Hi Cherries. За өнөөдөр бүгдээрээ BTS хамтлагийн Swim гэдэг дууны клипний талаар ярилцах болно. За үүнээс гадна өнөөдөр маш онцгой өдөр байна. 2026 оны 4 сарын 13-нд Big Bang хамтлаг анх удаа Coachella фестивалийн тайзан дээр гарч дуулсан. Тэгээ энэ талаар одоо би хэдэн цагийн өмнө Coachella фестивалийн тэр бичлэгийг үзээд төрсэн сэтгэлээ бас төгсгөлт хийхсэгт яриа гэж бодлоо. Тэгэхээр эхлээд бүгдээрээ BTS хамтлагийн Swim гэдэг дууны талаар ярьцгаая. BTS хамтлагийн Swim гэдэг дууны клип бол надад маш их таалагдсан. Ялангуяа тэр дүрийн сонголт гол дүрийн эмэгтэй болгоно гэхээр таалагдсан. За энэ эмэгтэйг болохоор Lily Reinhardt гэдэг жүжигчин эмэгтэй байд юм байна. 1996 оны 9 сарын 13-нд төрсэн. Will you guys watch my friends for a second? Тэгээ ялангуяа энэ клип чинь ерөнхийдөө нэг тийм Titanic-ийн үеийн тэр яг тэр үеийнхийг харуулсан урамсгалтай одоо кино юм аа. Бараг кино шиг байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дээр манай залуучууд бол үнэхээр царайлаг маш гоё харагдаж байсан. Тэгээд Lily Reinhardt гэдэг эмэгтэй нүд их хөрмөц санагдсан. Энэ бол маш олон эмэгтэй жүжигчид байгаа. Гэхдээ дүрийн сонголтыг би яагаад үнэхээр гоё байсан бэ гэхээр тэр эмэгтэй нүд нэг тийм өвдөстэй гэх юм уу. Яг нэг дээгэр үеийн одоо югмэрэнтэй та нар ч гэсэн бас яг тийг санагдсан болоо гэж би бодож байна. За тэгээд энэ Swim гэдэг дуу болохоор BTS хамтлагийн одоо яг энэ шинэ альбомных нь title дуу юм байна. Тэгээд яг нөгөө баримтат киног нь би үзчихсэн чинь хамтлагийн ахлагч Арам ингэж хэлсэн байхгүй. За Swim гэдэг дуу title дуу болгоно гэхээр би жоохон айгаад байна. Жоохон айцтай байсан гэж аахгүй. Яа тэгэхээр not my type гэж аахгүй. Ерөнхийдөө энэ хамтлагийн өмнөх одоо гаргаж ирсэн уран бүтээлүүдээс яалтчгүй жоохон өөр арай ондоо уур авсгалтай тэгээд жоохон зөөлөн за гунигийн гэж хэлэх чинь ерөнхийдөө нэг тийм зөөлөн өнгө айстай тийм клип дуу байсан. За тэгээд RM жоохон айцтай байсан. Dynamite шиг тийм бүүн болсон дуу болж чадхвал уу яах вэ хүмүүст хүрэх болов гэсэн тийм айцтай байсан мөлий. BTS хамтлагийн ерөнхийдөө энэ бүх дуунууд дээр дандаа гадаадын уран бүтээлчтэй хамтарч ажилласан. За клипний үдч гэсэн тийм байсан мөлий. Одоо шинэ BTS хамтлагийн Swim гэдэг дуу болохоор би нөгөө нэрийг мартчих. За жаар би гэс хараад энэ Lily Reinhardt гэдэг эмэгтэй Instagram story дээр хийсэн байсан байхгүй юу. Яг энэ зураг авалтыг хийхэд бол за тэр залуучуудыг мэдгүй ямар ч энэ эмэгтэй бол 3 хоног зураг авалтан дээр бол ажилласан гэж байгаа. За Lisbon гэдэг газар. За Lisbon гэдэг газар 4 хоног бүр мартагдчихгүй өдрүүдийг өнгөрүүлсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд BTS хамтлагийнхаа баярлаа гэсэн байна. Гой юмудаас. Та нар нэг энэ бичлэгийг бас үзсэн байна. Энэ бүр өмнө инээдтэй бас их сонирхолтой бичлэг байсан. За тэгээд энэ бичлэг болохоор яг reel-ээр болохоор 102 сая хүн үзсэн байна. Oh my god. Лайк нь болохоор 8.6 сая гэж байгаа хгүй. Энэ их сонирхолтой байсан. Энэ клипний найруулагчаар хэн ажилласан бэ гэхээр Тану Муйно гэдэг нэртэй Украин найруулагч ажилласан юм байлээ. Өмнө нь маш олон дэлхийн алдартай дуулчдын клипээр ажиллаж исэн юм байлээ. Зүгээр дурдж ярих юм бол хамгийн алдартай гэх юм бол Harry Styles-ийн As It Was гэдэг миний бас аягүй дуртай дуу байхгүй. Яг энэ дууны клипийг бас хийсэн юм байна. Ялангуяа аягүй маш өнгөлөг дуу штэ. Өнгөлөг клиптэй өнгө айцтай тий. За дараагийнх нь болохоор яг BTS хамтлагийн Jungkook-ийн Standing Next to You гэдэг энэ дууны клипийг бас хийсэн юм байна. Тэгээ Jennie-ийн Mantra. Jennie-ийн хувьд гэх юм бол өмнөх клипүүдээс арай тий. Сонирхолтой клип болж байсан. За тэгээд үүнээс гадна Rose-гийн Number One Girl гэдэг performance видео дээр бас ажилласан юм байна. Яг энэ клип дээр дандаа гадаадынхаа ажилласан байлээ. Арын багт ажилласан бүх хүмүүсийн нэрнүүдийн бүр урт дараалтаагаар ингэ бичсэн байхгүй. Та нар description хэсгийг харах юм бол нэлээд тэгсэн байсан. Яг энэ клипний явцад яг бодит усан онгоцон дээр очиж зураг авалтаа хийсэн. За тэгээд та нар харсан бол яг зураг авалт хийхдээ усан онгоцон дээр бүгдээр ингэ аягүй зогсон байдаг чинь ингэ ямар ч хөлгөөнгүй мэдээж тэр чинь ингэ усан онгоцон дээр найгаж байгаа тийм үү. Тэнгүүтээ усан онгоцны дээр нь байгаа логог өөрчилсөн байлээ. Ariran гэд өөрчилсөн байсан. За тэгээд тэр усан онгоцны ард талд BTS хамтлагийн лого явж исэн та харсан бах тий. Цомгийнх нь лого явж исэн. Тэгээ би бас юу гэж бодсон гэхээр эдгээр чинь нөгөө удаан хугацаанд за бараг л 4 жилийн дараа иргэн эрэлт хийж байгаа учраас бүгдээрээ нэгдээд тэр одоо хөлгүү далаа дээр усан онгоцон дээр энэ найрамдалтай явж байгаа байхгүй юу. Та нар харсан бол бүгдээр нэг усан гэж асгадаг шүү дээ. Ингээ зэрэг асгаж байгаа юм яг нэг тийм ийм найрамдалтай. За бүгдээр ингэж төрдөг те. Одоо нөгөө physical Asia дээр бүгдээр нэг хүндийн үг ингэ түрээд идэг хэсэг байдаг шүү дээ. Яг тэрийг гоё харагдуулж байсан. Гэх мэтлээ маш гоё ийм найрамдалтай гоё харагдчихсан. За тэгээд Jimmy-ний хэсэг бас байна л да. Ер нь Jimmy ч нэг тийм энэ хамтлагийн бас шигтгэе гэж хэлж болохоор хамтлагийн гишүүн гэж би ойлгодог байхгүй. Тэрний хоолоо өрмөц хоолойг бол ер нь яаж сонсон маш өрмөц хоолойтой. Show me I am reaching. I should love myself. 내 숨 내가 온 게 전부로 답해.
Тэгээд тэр нэг клипний хэсэг дээр үсээ ингээд шар өнгөтэй болгоцсон. Арай урт үстэй болсон. Тэгээд нэг тэр цагаан юм дээр ингээд ингэдэг хэсэг бол маш гоё харагдчихсан. За тэгээд манай Жин ямар царайлаг залуу вэ? Бүр нэг үнэхээр өөсийгөө сайхан залуу юм аа. Нуруу дуруу тэр жижигхэн юунаас олгосон юм жижигхэн толгоонд аяг дуртай тэр штэ. Үнэхээр царайлаг харагдчихсан. Ялангуяа тэр нэг бүрхий тэр шилэн одоо цонхны цаанаас ингэж харж байгаа хэсэг нь бол ялчгүй тэр фейс бол үнэхээр гоё харагдчихсан. За тэгээд тийм энэ өөр хэнийг яриа гэж бодлоо. За тэрийг ярьсангүй энийг ярьсангүй та нар комментээр суурлаад байваа. Ерөнхийдөө би нэг санснаар ингээд яриад яваад байгаа шүү. За энийг ярьслаа нүцэн чинь BTS хамтлагийн болохоор 2025 оны 7 сарын сүүлээр иргэн нэгдэж бэлтгэлдээ ингээд орсон юм байна. Тэгээд дараах нь болохоор Hot Ones гэдэг та нар мэдэх байх нэг халуун ногоотой дахиад баг ингээд 10 дахиад идэв левел нахад идэв штэ. 7 сүүн чинь халуун ногоотой сайн байгаа штэ. Тэгээ манай 7 залуу болохоор энэ Hot Ones гэдэг шоу нэвтрүүлэгт бол оролцсон. 7 гуулаа ингээд зогссон, суусан. Тэгээд дахиагаа идэж хаад нөгөө хөтлөгч халдсан залуу тэгж байгаа байхгүй. Анх удаа манай энэ нэвтрүүлэгт ийм олон зочид орж иж байна. 80 ширхэг дахиад одоо энэ ширээн дээр идэх гэж байна гэж хэлж байгаа байхгүй юу мэдээж анх удаа. За тэнгуүтээ ингээ эхнийх нь болохоор бүгдээ гоё аним ингээл хавраал явж байсан. Тэгсэн чинь биний бүр гайхаж байгаа заяа. Хитгэдээр нэлээ 6 илүү 7 дахь дээр нь Жин бүр ойрлсон. Top of the list. He's the best chef. Be very careful around the eyes, Jin. He's not exaggerating. Like амар ойрлоод бүр үнэхээр халуун ногоог бүр тэсгүй нэ болиё гэдээ би бүр гармаар ингээл. Тэнгүүтээ J-Hope-таас айгу хэцүүсэн. Одоо J-Hope энд шүү дээ. J-Hope-таас айгу хэцүү ах шиг байсан. Ямар ч юм J-Hope нөгөө халуун ногоо амар хэцүү болгоод халуун ногоондоо адилхан J-Hope swim ингээд бүр тэр амар хөвчлөлтэй байсан. Yeah, just dance it out. Just dance it out. wow. Хамгийн халуун ногоо тесэрсэн 3 гишүүн байсан. За та нар ерөнхийдөө энэ нэвтрүүлгийг бас үзээрэй. За тэрэндээ болохоор We, нөгөөт нь Jimmy, тэгээд Jungkook энэ 3 бол үнэхээр ингээ баг нүрийн хувирлгүй. Sorry. Sorry. No, make no apologies. Yeah, there are too many goats for our opening animation. Sometimes animation. За энэ 3 бол үнэхээр хамгийн лаг байсан. Нэрээ энэс гадна нөгөө RM болохоор яг нэг халуун ногоо ичхдаг бүр ингээ хөлрөө заяа. Тэгсэн чи хэн нэлээ Jungkook төгтөглөө. Чи яагаад уйлаад байгаа юм бэ гэж тэгсэн чинь нөгөө ялангуяа нүүрэн дээр ингээ явчихаар чинь хүн уйлж ил гэж бодсон шүү дээ. Сүүлдээ ингээ дараагийн халуун ногоотой дахиад нийцсэн чинь өнгөр хамаг биеэр нь ингээ хөлс гараа заяа. Тэгсэн чинь хамтлагийн гишүүд нь бүр шоолоод хүү RM-ийн биеийн уйлаад байна. Би нь уйлаад байна. Body is crying гэж аахгүй. Тэр бол үнэхээр инээдтэй байсан. Namjoon's body crying. Дээрээ нэг усан онгоцон дээр явж байхдаа ард талдаа ингээ хөдөлгөөнгөөсөн гэсэн шүү дээ. Бүгдийнх нь ард талд нь ингээд уяагаар яатсан байсан. Мэдээж нөгөө клипэн тоглож байхдаа хөдөлгөөнөөр урагшаа онцол бас эрсдэлтэй шүү дээ. Тэгээ гадаан бүр маш хүүтэн байсан. Хин блэ Жими нэг өөрхөн бүр энэ гарын хэсгийг ингээ харуулаа заяа. Миний гар ингээд баг аим хүүтэн байна гэж. Тэгээ энийг ингээд тэрвэрж ингээд дулаацуулаад бүр орчинд нь очиж яасан бэлээ. Заавал нэг одоо юу гэдэг AR ч гэдэг юм уу CGI-аар ч юм уу ард талынх нь хиймэл далаа дээр зураг авалт хийж болох байсан. Гэхдээ амьд бодит тэр тэнгэрийн тэр бүрхэг тэнгэрийн тэ үүлтэй тэнгэрийн тэр салхилж байгаа үйлдэл тэр салхич арай өөртөө тэг ялангуяа тэр залуучууд маань ингээд даарсан байгаа нь нүүрэн дээр нь харагч хамгийн бүр яг тийм 8D харагдах байхгүй юу 3D гэдэг шиг тэ 8D тэр маш бодтой яг нэг орчинд бол яалч өөрөлдөө одоо ингээд сэвүүрээр үлээх гэдэг чинь шал өөр шүү дээ. За тэгээд тийм байдаг. Клипнүүд бол ойлгомжтой. Би одоо энийг одоо юуг нь бас дэлгэрүүлж ярих зүгээр миний цуглуулсан мэдээлэл бол юм байла. За одоо бүгдээрээ 2 дугаар хэсэг рүү орцгоё. За Big Bang хамтлагийн талаар ярилцсанаа. За өнөөдөр чинь баг 1:50-ийн үед болохоор яг YouTube сувг дээр Coachella Festival руу оронгууд outdoor stage руу ингээд оронгууд live байгаа. Тэгээд яг хэрэг та нар ингээд хоцорсон үзье гэж бодвол ингээд ухрааж хагаад үзээрэй. Тэр тоглолтыг бол үзээд бол ойлгох бах. Яг нөгөө хит басан дуунуудад дуусан. За тэр дуунууд дундаас миний одоо хамгийн бүр дурсамжтай, бүр хайртай бүр хайрлж нандиндаг дуу бол ялчгүй Bad Boy гэдэг дуу байдаг байхгүй. Тэгээд Big Bang хамтлагийн хувьд гэх юм бол энэ жил 20 жилийн болж байгаа. Яг тэр нөгөө тоглолт эхлэхэд бол 2006 он гэж гарч ирэнгүүт ингээд онууд ингээд солигдчихсан 26 он гэж гарч ирж байгаа байхгүй. 20 жил штэ. Тэгээд Taeyang-ийн B-Hub бол вау. Taeyang ч одоо 88 оных штэ. GD ч гэсэн 88 оных тий. Тэнгүүтээ GD Taeyang хоёр ч бүр багаас ингээд найзлаа явцсан. 38 настай заяа. 38 настай. Тэгээ би хаа бол үнэхээр гоё илээ. Still Life гэдэг дуугаа дуусан заяа. GD дууллаа. Тэгээд топ гарч ирээгүй. Гэхдээ топын тэр дуулдаг хэсгийг кат хийгээгүй. Шууд цэврээр шууд оруулсан байхгүй. За тэгвэл тэгэж ангууд нөгөө камер ингээ холдоод ингэнгүүт нь тэр нэг цагаан уцтай би чинь тухайн үед ингээ мартсан. Нөгөө
тийчгээр цагаан хувц өмснөөс. Би холоос чи хүүе чи топ юм шүү сансар хувцас өмсөн гараад ирсэн юм шүү гэл. Амар баярлал хүмүүс нь амар орилтол ингэ байсан чинь гарч ирээгүй. Тэгэхээр та нар ингэ харах юм бол яг тэр топын дуулдаг хэсэг дээр GD шүү тэмдэглэлөө оржсэн ингэдэг. Эхний 7 хоногт 2 дахь 7 хоногт тэр хэсгийг хасаагүй юм чинь тэр төсгөлийн хэсэг дээр 2 дахь 7 хоногт дараа 7 хоногт бол арай дуулчих юм шигцтэй гэж бис чуу найдлага тавиалаа. Ааха. За манай баг охин. За тэгээ тийм юм байна. Хүй яа нэ. Тэгээд дундор бол гарч ирээгүй. Тэгээд Blackpink-ийн Lisa Rose хоёр очиж дэмж ингээд толтыг үтсэн билээ одоо. Hey baby. What? Hey baby. За тэгээд бичлэг маань таалагдсан бол доор комент хэсэг дээр зүрхэн эможи үлдээгээрэй. Үүнээс гадна одоо миний бичлэг болгоны комент хэсэг дээр дандаа бичдэг шээ. Мөнийх чи яаж ингээд арьсаагаа ярьсан чи ингээд ийм гоё байгаад идэм бэ гэд. Миний хувьд болохоор арьс маань анханасаа ийм гоё байгаагүй. Би өсвөр насны дээр бол нэлээх батга гарч ирсэн. Маш их батханы зоригт байсан. Тэгээд юу ирэхлээр зүгээр болсон гэхээр налог гэлийг хэрэглээ зүгээр болсон байгаа. Бүх настайхан их хэрэгж болдог. Эрэгтэй эмэгтэйгээд ер нь насны хязгааргүй. Тэгээд жирэмсэн ээж нар маань ч гэсэн ялангуяа ирүүсгэн гормоны батга гарч байгаа үедээ бас төрхөж болно. Ийм байгалийн гаралтай ийм гоё бүтээгдэхүүн байгаа. Тэгээд та нар захиалаад үнгүү хөргүүлээд аваарай. Мөнөө тэгээд энэ налог гэлийг борлуулад одоо 10 жил болсон байна. Тэгээд та нар маань энэ доор харагдаж байгаа утас руу олбогдоод үнгүү хөргүүлээд аваарай. За ингээд бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.